зөвхөн говийн бүсдэл гэхэд одоо нийтдээ 165 мегаватт гаруй сэргийгдэх эрчим хүч байгаад байна гэдэг багхгүй. 165 мегаватт гэдэг чинь харьцуулаад ярихад бөөлжүүдийн станцын эхний блокоос том хүчин чадал говийн бүсд ингээд суйрлагдсан байгаад байна. Зөвхөн манай хоёр станц нийлээл нийт одоо 150 гаруй мянган айлын айд өрхийн цахилгаан эрчим хүчээр одоо хангаж байна. 150 мянган айд өрх гэдэг маань одоо 3-аас 4 аймгийн хэмжээний одоо цахилгаан эрчим хүчийг одоо хангаж байна гэсэн үг шүү дээ. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд бид өнөөдөр ийм нартай, салхитай ийм өдөр бүссэн хөгжлийн одоо хүрээнд доктортой хөгжил сэргийгдэх эрчим хүчний чиглэлээр сэдвийн хүрээнд подкастаа үргэлжлүүлж байна. Тэгээд өнөөдрийн подкастэнд бол Дорногов аймгийн Сайн шандын бүтгэл төвсгөр дээр байрлаж байгаа говь нарны станцын инженер Тулгаа. За мөн одоо Сайн шанд салхин паркын инженер Гал мандах болон за Пүрэм миний бие за Эрдэнэ сувд бид дөрөв өнөөдрийн одоо подкастыг эхлүүлэх чинь та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд. За тэгэхээр бид нар өнөөдрийн сэдэв бол бид нар говийн бүсийн хэмжээнд ер нь сэргийгдэх эрчим хүчний бодлого за боломжууд юу байгаа юм те. За асуудал шийдлийн хүрээнд за та бүхэн инженерүүдийнхээ зүгээс ярина. За Сувдаа битээр бол та хоёрыг шиглүүлээд ингээд явахаар ийм байгаа. Тэгэхээр юуны төрөнд өөрсдөө товчхон танилцуулаад ер нь яг энэ салбарт хэдэн жил ажиллаж байна. Тэр талаасаа эхлээд явах. За миний хувьд бол утга зэрэг мэргэжил бол өөр мэргэжилтэй байгаа. Тэгээд 2012 онд одоо энэ байгууллагт ер нь ажил төрөлд нь оролцож эхэлсэн. Тэрнээс хойш одоо энэ байгууллагад одоо холбоод ажиллаж байна да. 12 оноос хойш ажиллаж байгаа да. Самнагаал үнд. Би чинь шинэхэн. Би ч одоо 2020 онд сургууль төгсөөл тэр чигээрээ одоо яг анхны ажлын гараа Сайн шанд салхин парк байсан. Тэр чигээрээ одоо хүртэл тасралтгүй 5 жил ажиллаж байна. Тэгээ би хоёр инженерээс нэг юм асуумаар байна л да. Сүүлийн үед хэл мэдээлэлээр ингээд харахаар говийн бүсийг бол яагаад энэ эрчим хүчний алтан бүс гэдэг нэг нэр тэмээ яваад байна шүү дээ. Яагаад ингэж нэрлээд байгаа юм бэ? Энэ талаар та нэг бодлоо илэрхийлж. Миний бодлоор бол ийм байна. Сэргийгдэх эрчим хүчний тухай хууль 2008 онд улсын их хурлаар батлагдаад тэгээ энэ маань болохтой зэрэг маш оногтой зөв шийдэл болсон. За сэргийгдэх эрчим хүч маань гэдэг нь болохоор ерөнхий одоо миний ойлголтоор бол одоо байгалийн хүчин зүйлийг ашиглаж одоо ирээдүйдээ одоо нөөц болсон уус, хүрэн нүрс эдрийг одоо ирээдүйн хойч үедээ үлдээх одоо хамгийн чухал одоо бага хүчин зардлаар одоо ирээдүйн хойч үедээ үлдээх ийм л одоо маш чухал одоо эрчим хүч үйлдвэрлэж гэж ойлгож явдаг. Тийм говийн бүсийг ерөнхийдөө сэргийгдэх эрчим хүчний бүс гэж хэлж байгаа хоёр том хүчин зүйл байна. Сэргийгдэх эрчим хүч дотроо олон байна шүү дээ. Нар, салхи, ус, газрын гүний дулаанч гэдэг юм уу те. Тэгэхэд одоо ер нь яг нарны тусгалын тий нартай байх хоногийн тоо болон үндсэн нөгөө Монгол улсын хэмжээний салхины одоо ингээд үндсэн хоёр том чиглэлийн хамгийн их салхитай хэсэг нь тэр чигээр ингээд яг говийн бүс байгаа даа. Тэгэхээр яг энэ одоо салхины нарны арвин их нөөцтэй учраас энийг одоо яг үнэхээр алтан бүс гэж хэлээд байгаа. Түрүүний таны асуултанд хариулахад бас ер нь манай Монгол орны эрсдэлс уур амьсгалтай нөхцөл нь болох зэрэг манай говьч нь болохоор бүр одоо нэг Монгол улстай бол бүр эрсдэлс уур амьсгалтай одоо хүмүүс бас ярьдаг шүү дээ. Өвөлдөө хаасгад ус зундаа нэмэгдүүлж хүрдэг гэдэг юм уу. Энэ дээр одоо ганц шийдэл нь болохтой зэрэг манай говьд бол одоо сэргийгдэх хүчмэдэн дээр усан алга байна тийм ээ. Газрын гүнийх нь байгаа одоохондоо ашиглаж чадахгүй байна. Тэгэхэд бол одоо нар салхи хоёр нь байж байна. Жилийн 365 хоногийн нэг 250-аас 270 хоног нь бол тогтмол нартай, тогтмол салхитай байдаг. Тэр тусмаа манай энэ говийн бүсэд бол одоо юу л нар салхи байна. Энэ л одоо бидний одоо ганц одоо бас одоо баялаг юм да гэж л ойлгож байна. Тийм. Тэгэд өнөөдөр одоо ингээд бид эдийн суугаад ярьж байгаа энэ станц болон тийм одоо яг ард харагдж байгаа Сайн шанд салхин парк гэдэг энэ хоёр станц бол одоо яг Монгол улстай хамгийн том гэдэг статус алдаагүй байгаа станцууд байна.
Тэгэхээр яг одоо 55 мегаваттын сайн шан салхин цахилгаан станц, 30 мегаваттын говь нарны цахилгаан станц гэдэг бол бас одоо яг ганц говийн бүстэй гэлтгүй бас яг ингээд орон нутгийн хэмжээнд ер нь нэлээд том бүтээн байгуулалт байгаад байгаа. Бид нараас өнөөдөр их гоё газар суугаа ярилцж байна. Энүүтэйгээ холбоотойгоор болохтой зэрэг одоо ингээд манай нар салхи одоо говийн бүсэд одоо энэ нар салхины зэрэгтгэгч юм уу маш хэрэгтэй гэдэг нь манай юу гэж зөвхөн зөвхөн манай хоёр станц нийлээл нийтдээ одоо 150 гаруй мянган айлын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр одоо хангаж байна. 150 мянган айл өрх гэдэг маань болохтой одоо 3-аас 4 аймгийн хэмжээний одоо цахилгаан эрчим хүчийг одоо хангаж яана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энэ манай зөвхөн ийм хоёрхан станц ингэж хангаж байхад өсөөд нэг говийн бүсээрээ одоо ингээд сэргийгдэх эрчим хүчийг одоо ингээд нар салхи ашиглаад явах юм бол бид нар одоо бүр улсаа хангаа цаашаа миний бодол экспортод хүртэл одоо цахилгаан эрчим хүчээ бас нийлүүлэх бүрэн боломжтой. Манай говийн бүсийн одоо бас нэг давуу тал гэж л ойлгодог. Тэглгүй яг одоо яг та бүхний хэлж байгаагаар бол одоо боломж бол биднэрт маш их байна гэж хэлж байна шүү дээ. Тэгээ Монгол Улсын засгийн газраас за энэ бүтцийн хөгжлийн бодлого за алсын хараа 2050 гэл ингээл бодлогын бичиг баримтууд ингээл гарчихсан байж байна. Тэгээ эндээс харахад бол нэг 2030 он гэхэд Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 30%-ийг дөрөж сэргийгдэх эрчим хүчээр хангая гэсэн бодлого ер нь явагдаж байгаа. Таарийн хувьд энэ хэр боломжтой вэ? Эндээс илүү боломж байгаа юу? Говийн бүсийн одоо яг боломжит эрчим хүчний хэмжээ гэх юм бол эрчим хүчний яамнаас гаргасан нэг судалгаан дээр нарны эрчим хүчний бол 1200 мегаватт, салхины бол нэг 200 мегаватт говийн бүсээс экспортлох бол боломж байна гэсэн судалгаа гаргасан байл. Тэрнээс гадна одоо нөгөө нэг дэлхийн салхины газрын зураг гэж юм уу эсвэл нарны яг ингээд нөгөө тусгалын газрын зураг зэргийг харах юм бол ер нь бол манай дээр зөвхөн 1200 мегаватт гэдгээр хязгаарлагдахгүй ариу их нөөц байгаа даа гэсэн. Тэгэхээр тэгээд одоо дээрэс нь одоо яг нөгөө бүсчилсэн хөгжил ярьсан дээр одоо яг дунд нь байгаа да тийм нар салхины 100 мегаваттын төсөл хэрэгжүүлэх гээд тэгэхээр ер нь бол энэ их боломжоо одоо яг аль болох хурдан л ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоохондоо яг ингээд статистик харахаар Монгол улс амар их салхины нөөцтэй гэдэг хэрнээ 3хан салхины станцтай тийм. Нарны станц бол харин харьцангуй олон одоо бол 11-ээс хамаагүй илүү болсон байгаа. Тэгэхээр бас энэ чиглэлдээ илүү олон станцууд байгаад байна гэдэг чинь дараагийн станцууд баригдах бас энэ нөгөө тооцоо судалгаа хөрөнгө оруулагчдад гэсэн бас ихтгэл төрөөд байна. Тэгэхээр энэ бол боломжтой гэж харж байна. Тэгээ энэ дээр болохтой зэрэг бас нэг нэмээд хэлэхэд манай говийн бүсийн хувьд болохтой зэрэг одоо өмнө говийн одоо шугам байсан тийм ээ. Тэр бол одоо өмнө говь дунд говийнхаа одоо тэр шугамыг түшиглээд миний ойлголтоор бол хичнээн салхи барих бүрэн боломжтой. Эргээд шугам нь хүлээж авах бүрэн боломж байж байна. Тэгэхээр одоо ер нь бид нар алим болгоно нөгөө нэг аймаг орон нутг гэх үү одоо бүсээрээ хөгжихэд бол одоо ер нь тэгэл өмнө говь дунд говь одоо энэ говийн бүс аймаг одоо ингэхэд бол ер нь бид нарт бол сэргээгдэхэр ч юм уу чээрээ зөвхөн энэ бүсээ хангаа зогсохгүй бос улсаа ингэж хөгжүүлээд явж байгаа бол би бол одоо энэ сэргээгдэхэр ч юм уу байгалийн хүчин зүйлийг бол одоо ер нь хязгаарлагдахгүй хүчин зүйл гэж ойлгох. За тэгэхээр бидэд ер нь боломжуудаа ярьчлаа тийм. Дээрээс нь одоо төрийн бодлогоч бас юм шиг хэлж байгаа юм байна. Та хоёрын хувьд бол яг газар дээр нь ажиллаж байгаа ийм хүмүүс яг бодит амьдрал дээр өдөр тутам одоо технологийн талаас ч үгүй юм уу нөхцөл байдлын талаас нь ямар хүндрэлүүд гарч байна. Дээрээс нь одоо шинжилэлүүд хийх ямар боломжууд юм уу одоо энэ чинь бол технологи хөгжихийн хэрээр сайжралт бол явагдаад байна шүү дээ тийм. Тэгэхээр одоо байгаа энэ нөхцөл байдал дээр энэ шинжилтүүдийг хийх боломж нь юу байна? Тэгээд тоосчлт гэдэг юм уу бос хүндрэлүүдийн талаар та ярьж байна. За ерөнхийдөө бол ингээд хүндрэл гэхэд бол одоо яг нар цахилгаан яснаа юу сэргээгдэх эрчим хүчний анх баригдах одоо төсөв хөрөнгө оруулалт нь бол жоохон өндөр гардаг юм байна. За тэгээ баригдсныхаа дараа бол одоо нэг хүндрэл бол байхгүй л дээ. За яг нэг хувь хүнээ шалтгааллах одоо нэг байгалийн бүр нэг давтагдсгүй хүчин зүйлээ шалтгааллах тийм ээ. Одоо учиргүй одоо бороо цаас иймэрхүү юмд бол одоо яг байгалийн юм бол одоо үнэхээр бид нар одоо шийдэх ухаанаар одоо үнэхээр дийлэхгүй байгаа учраас тиймэрхүү байгалийн хүчин зүйл бол одоо бид дийлэхгүй яг уу. Тэгээд хувь хүний бас нэг жижиг бас тиймэрхүү одоо ажлын сэтгүүл хариуцлагаас бас нэг жоохон ерөнхийдөө одоо ингээд сэргээгдэх эрчим хүч бол ингээд баригдсан байгаад бол нэг хүндрэл бол тун гайгүй шүү дээ.
Ажлын зохион байгуулалт, хариуцлага ийм байхад бол тэгээ ажлын дадлага туршлагатай болчихвол тэгээд болчихно. За ер нь тэгээд яг одоо ингээ бусд ингээ бүчилсэн хөгжил ингээ ярихад одоо бас манай бүст байж байгаа аймаг орон нутгийн хүмүүсээс сонирхолтой болов гэсэн үүднээс бол ерөнхийдөө одоо ингээ манай наран дээр ингээ жишээ авахд бол манайх 18 оноос ихтэй барилга босролтын ажил эхэлсэн. 20 оны 10 сарын 16-ны өдөр яг одоо хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. За ингээд энэ нэг жилийн хугацаанд тэгэхэд одоо яг нэг 2 жилийн хугацаанд тэгэхэд манай аймгийн давхарсан доогоор нэг 250 гаруй залуучууд туслан гүйцэтгэх ажлаар хийгдэж байгаа юм. За тэгээд ингээд аймаг орон нутагтаа хараад байхад ганц манай аймагаас биш одоо бас ихтэй сургуулиуд дээрс одоо сэргээгдэх хүчний ангиуд бас их нэмэгдсэн байж байна. Шинэ тухайн технологийн сургууль, Монгол Улсын их сургууль дээр одоо яг сэргээгдэх эрчим хүчээр одоо ингээд инженер технологи боловсон хүчин бэлтгэж байна. За энэний хажуугаарч одоо тэгээ манай хоёр цахилгаан станц манай хоёр станцын хувьас бол одоо тэгээд нийгмийн хариуцлага хүрээнд одоо орон нутгаас боловсон хүчин бэлтгээд оюутнуудаа сургаад тэгээ эргээ тэр боловсон хүчин эргээд орон нутгатаа ажиллаад орон нутгийн одоо боловсон хүчнэр бүрэн хангагдаад энэ маань одоо яг үгд орон нутгийн одоо ажлын боловсон хүчнэр манай хоёр хангагдсан. Тэгээд энэ дээр манай бүссэн хөгжлөөр ингээ орон нутгатаа бас тодорхой хэмжээний татвар одоо юу гэдэг хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, одоо газрын албан татвар одоо бүсэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр захирагдж байгаа бүхэл хууль тогтоомжинд аймаг орон нутагтаа үйлчлээд ингээ явж байна. Тэгээд энэ ингээд жишгээр ярих юм бол одоо бас өөрөө жихэд байгаа л та. Хуулийн одоо нөгөө нэг тэр томоохон зорилтууд байна тий. Түрүүний хэлсэн зорилтууд 2030 оны зорилт гэдэг иймэрхүү том зорилтын ачаар одоо яг илүү хүмүүс сэргээгдэх рүү олон нийт ингэж нөгөө нэг зүгээр хандах ийм хандлага айгүй их гарч ирж байна л да. Тэгжиж тэгэхгүй бол одоо ер нь бол яг энэ хүндээ гэж хэлэхэд сэргээгдэх эрчим хүч гэсэн нөгөө нэг ойлголтын зүрхнээс хамаарат ард иргэдийн донд буруу ойлголттой станцуудын тэр байх жишээтэй. Тэгэхээр яг нэгдүгээрт түр ингээд зөв жишээ харангуут эргүүлээд ард иргэд маань за үнэхээр хэрэгтэй юм хийгээд байгаа юм байна. Энэ угаасаа ингээд бид нар нүүрсэд хүснээс илүү нарны тойл салхины эрчим хүчээ, усны эрчим хүчээ ашиглах нь зөв юм байна гэд хараад эхлэхээр ард иргэдээс ирж байгаа бас яг энэ юунууд чи одоо яг салбарт нь ажиллаж байгаа хүмүүст айгүй чухал дэмжлэг болж ирж байгаа гэсэн. Тэгээд одоо яг сүүлийн үед улсын хэмжээнд бол бид нар 2 том батарей станцтай боллоо. Энэ бол одоо бас нэлээд том амжилттай. Тэгвэл одоо яг ховын бүсэд ингэж амар их сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаад байна. Нөгөө талдаа улс бол нөгөө нэг яг нөгөө хэрэглээний ахуйн ийм хэрэглээтэй орон учраас шөндөө эрчим хүч хэрэглээ байдгүй ч юм уу те. Өдөртөө ингээд бас зуны улиралд тэг тодорхой эрчим хүчний хэрэглээ байхгүй учраас Орос руу хий урсгах эсвэл заримын чадлын дарах ч гэдэг юм уу иймэрхүү асуудлууд байна. Тэгэхээр илүү одоо яг батарей станцыг нэмэгдүүлэхэд одоо ингээд барихад хууль эрх зүйн боломж ч юм уу те. Одоо баригсан судалгаатай хүмүүс айгүй их байна. Судалгаа хийсэн хүмүүс айгүй их байна. Тэр судалгаануудын дэмжиж ингээ явах юм бол зөвхөн говийн бүсдэл гэхэд одоо нийтдээ 165 мегаватт гаруй сэргээгдэх эрчим хүч байгаад байна гэдэг багхгүй. 165 мегаватт гэдэг чинь харьцуулаад ярихад бөөрөлжүүдийн станцын эхний блокоос том хүчин чадал говийн бүсд ингээд суйрлагдсан байгаад байна. Бид нар энийг ингээд зүгээр л ахуйн хэрэглээнээс хамаарат хязгаарлаад байхгүй. Энийг илүү хуримтлуулад үр ашигтай хэрэглэх. Тэгээд одоо яг нөгөө нэг хөгжлийн чиглэл дээрсэн байгаачлаг экспортын тал руугаа илүү харах. Монгол улс дотор олон колцоос үлжээ дамжуулах шугамуд барьж ингэж яг энэ эрчим хүч түгээх дамжуулах чиглэлээ сайжруулах юм бол биднэрт одоо үйлдвэрлэл барих энэ одоо юунууд айгүй их байна. Нөөцч байна, боловсон хүчинч байна, судалгаач байна тий. Тэгэхээр яг энгийн үгээр хэлвэл хуримтлуулж авч агаад хадгалж агаад тий хэрэгтэй үедээ ашиглах ч байд юм уу эсвэл гадагш нь тий экспортод гаргая л гэж хэлээд шүү дээ тий. Одоо нөгөө батарей станц гэхээр бас хүмүүс ойлгох байгаад байж магадгүй тий. За тэгвэл одоо ингээд за ногоон эрчим хүчин тий бидний амьдралд хэрэгтэй маа эдийн засаг одоо юу байгаль орчиндоо ч тэр хэрэгтэй юм байна гэж ойлгочлоо. Тэг илүү ингээд байгаль орчин одоо доктортой байдал болон эдийн засгийн үр өгөөж талаас нь та хоёрт одоо ингээд хүмүүс сайн ойлгох байдлаас одоо судалгааны тоонууд байна уу? Тий, одоо байгаль орчинтой холбоотой гэтэл
шууд сэргийгдэх эрчим хүчний станцуудын одоо байгаль орчны тухай өөрсдийгөө ингэж одоо нэг үр өгөж ярьдаг харьцуулт нь шууд л одоо дулаан цахилгаан станц буюу одоо нүүрсдүүлж байгаа станцуудтай харьцуулдаг л да. Жишээ нь одоо яг 50 мегаваттын станц байлаа гэхэд манайхтай адилхан 50 мегаваттын нүүрсний станц байлаа гэхэд хэдий их хэмжээний ус хэрэглэх үү, хэдий хэмжээний нүүрс түлхэх үү, хэдий их хэмжээний нүүрс хүчлийн хий агаарт ялгаруулах уу гэдэг тоонууд дээр гэж үндэслэж явдаг. За энэ дээр болохтой зэрэг бас нэг юу юм л да. Тэгээд нар салхи хоёр нийлэхтэй зэрэг эднийх 80 гэдэг чинь 80,000 тонн, манайх нэг 40 мянган 120,000 тонн нүүрсийг л одоо ямар ч нэг ганцхан жилийн хугацаанд ингээ хэмнээ явчихна гэсэн үг. За тэгээд усан дээр болохтой зэрэг одоо манай говийн бүсийн одоо манай говийн бүс одоо ус бол одоо хамгийн чухал асуудал тийм ээ. Тэгээд одоо манай дээр бол одоо нэг жилдээ нэг одоо нэг 52,900 мянган тонн усыг л жилдээ одоо бас одоо гамандж байгаа гэсэн үг. Одоо энэ үйлдэл явж байгаа зэрэг. За тэгээд нүүрс хүслийн имийг бол одоо 2 стандарт хэлэхээр одоо юм байгаа. Тэгээд энэ дээр бас нэг нэмээд юм ярихад одоо манай говийн бүсэд бол одоо нэг эрчим хүчний яамны нэг журам гарсан тийм ээ. Одоо ерөнхийдөө бол одоо нэг яг тархмал эрчим хүч гэж юм л да. Одоо яг зүгээр нэг хар үгээр хэлэхэд бол одоо бид нар одоо сүүлийн үед хэлэх дуртай бол заяа бүрх үйлдвэрлэгч гэдэг тийм ээ. За тэрэнд бол жишээ нь болохтой зэрэг одоо юу гэдэг юм. Иргэн галаа. За өөрийнхөө одоо эзэмшил газар дээр нэг эдэн панел тавиад тэрнийг одоо панелийнхаа хүчин чадлаар одоо 10 кВт-ийн одоо нэг одоо 10 кВт-ийн одоо нэг 20 панел тавиад 10 кВт-ийн одоо нэг цахилгаан үүсвэр байхад тэрнийг одоо өөрийнхөө ахуй хэрэглээнд зөвхөн одоо сэргээгдэх эрчим хүчээр ахуй хэрэглээнд хэрэглэгдээд тэгээ илүү гарсан эрчим хүчээ эргээд улсдаа тушаагаад тэр үн чи одоо үйлдвэрлэгч болж байна тийм ээ. Одоо сэргээгдэх эрчим хүчээр одоо ийм бас журам гарсан. Тэгэхээр энэ одоо говийн бүсд одоо бас ашигтай талын журам хөдөөний малчин айл байлаа ч гэсэн одоо жоохон хэсэгхэн газар нэг сэргээгдэх хүчин байгуулсан байхад тэр шугуун байж бол тэр айл өрх эргэж одоо үйлдвэрлэгч болж мөнгөний их хүсвэртэй болж байна гэсэн юм байгаа. Тэгэхээр яг юутай холбоотой энэ журам гарсантай холбоотой яг тийм тооцоол байна. Одоо жишээ нэг айл өрхийн хувьд жилийн дараа юугаа нэг одоо чинь тийм би яг сүүлийн яг нэг тийм судалгаа хийж үзсэн. Одоо яг Доорногын сайн шанд байгаа айл гэр орооллын бүсэд байдаг 80 м квадрат байр ийм хэмжээтэй байр. Тэгэхэд 6 ширхэг цахилгаан халаагууртай. Тэгээ нэг одоо тариф нэмэгдэхээс өмнө те жилийн ингээд цахилгааны төлбөр нь сая 400 мянган төгрөг гардаг байхад одоо бол тариф нэмэгдсэн гэхээр бас хүмүүс ингээд шууд тооцоод гараад ирэх байх. Нэлээд өндөр мөнгө төлж байгаа гэсэн те. Тэгэхээр энэ айл дээр 10 кВт л үүсгүүр хэрэгтэй байхгүй. Тэгээд 10 кВт үүсгүүр тавиад ингээд энэ айл бол одоо зардлаа 10 жилийн дотор ч юм уу болгож байгаа тийм. Гол нь энэ дээр нь одоо яг түрүүний одоо нэг санхүүгийн нэмэлт боломжуудыг бүрдүүлээд өгөх юм уу те. Одоо яг аймаг төр чиглэлд ингэж харж байгаа юм чинь. Тэгэхээр одоо яг аймагаас шалтгаалсан татаас ч үт юм уу эсвэл одоо тэр нүүрс хүчлийн хийн ялгаруултыг урамшуулах ч гэдэг юм уу те. Иймэрхүү боломжуудыг нэмэгдэх юм бол энэ 10 жил гэдэг тооч улам багасах биднэрт боломж байгаад байна. Тэгээ яг дээрэс нь Доорногын сайн шанд гэж хэлээд байгаа нөгөө л нэг нартай өдрийн тоо гэдэг чинь айгүй чухал байгаа даа. Тэгээ яг судалгаагаар 5.4 кВт цаг метр квадратад нэг өдөрт гэжсэн ийм тоо байд. Тэгэхээр энэ юу гэж байгаа вэ гэхээр таны ингээд яг 1 метр квадрат энэ яг талбайгаас 5.4 кВт цаг эрчим хүчийг нэг өдрийн дотор үүсгэх боломжтой. Энийг л шууд ингээд ашиглаад гэрийг чин дээвэр одоо хэдийн хэмжээтэй үдийн те 6 харьцах нь 2 гэсэн дээвэртэй юм бол тэн дээрээ яг хэр их хэмжээний нарны үсгүүр тавьж болох уу? Тэгээ тэмцэнсээ хэр их ашиг болж болох уу гэл. Тэгээ тэр айлын судалгаа бол хамгийн ингээд нөгөө зээлээр аваад зээлээ төлөд дуусчих юм бол тэрнээсээ хойш жилдээ 2,700,000 цэвэр ашигтай гарч иж байгаа юм. Тэгэхээр одоо яг түрүүний орлого олно гэсэн үг шүү дээ. Орлого шүү. Одоогийн тарифаар гэсэн үг тийм. Одоогийн тариф. Тэгээ нөгөө тулгаахан хэлээд байгаа тэр журам дээр гаргаж өгсөн одоо яг тэр журмаар нэгдүгээр тарифын тогтоогод өглөө. Хоёрдугаарт ингэж нөгөө тэр хүн орлого олж ийн гэдэг чинь өөрийнх нь үйлдвэрсэн эрчим хүч, өөрийнх нь хэрэглэсэн эрчим хүч хоёрыг ялгуурна ерөөсө тэр хүний орлого гэсэн үг. Тэгэхээр яг өөрийнхөө хэрэглэнээс давуулсан юм үйлдвэрлэлтэй. Тэгээд тэрийгээ ингэж борлуулад одоо хэрэглэгч байсан хүмүүс үйлдвэрлэгч 10 жилээ хүлээхгүй бас орлого олж иж болж байна тийм үү? Тийм болно. Тэр нь бол одоо on grid буюу төвийн эрчим хүчинд холбоотой юм давхар явуулдаг. Тийм on grid. Тийм. Off grid одоо цахилгаан үүсгүүрүүдийг манай малчид аюу хэрэглэж шүү дээ тийм.
Юу сайн шандад одоо on grid юм системтэй болоод тэгээ төв эрчим хүчинд одоо илүү эрчим хүчээ нийлүүлж байгаа жишээ айл байгаа юу? Сайн шандад тэгээ 2 айл байгаа одоо хоёр айл 4 аж ахуй нэгж байна. Нийтдээ ер нь 6 гэсэн тоо байх шиг байна. Тэгэхээр аж ахуй нэгжүүд бас сүүлийн үед айгүй их одоо яг сэргийгдэх эрчим хүч рүү харж байна. Яагаад гэвэл тэ одоо яг өмнө нь цахилгаан эрчим хүчний үн дулааны эрчим хүчний үн хитрхийн хямдхан байсан. Одоо эргүүлээ зардалтаа ингэж дөнгөж зардалтаа хүрж ин тэ. Тэгтэл одоо нөгөө айлууд дээр яг ингээ нөгөө хитрхийн ийм одоо үр ашиггүй хэрэглээ, үргэлжлэн хэрэглээ амар байсан юм мэдгэж байгаа байхгүй тэ. Тэгэхээр одоо аж ахуй нэгжүүч гэсэн одоо амар тийм үнэтэй дулаан ашигласнаас илүү би хямдхан цахилгаанаар аж ахуй нэгжийн халааяа гэсэн юм бодолтой аж ахуй нэгжүүд шандад байна. Эхнээсээ миний түрүүний хэлдэг 4 аж ахуй нэгж одоо дөрвөлээ түгээх сүлжээтэй холбогдоод гэрээ мэрээ юмнууд нь ингээд болцсон явж байгаа. Ийм бас сайхан жишээнүүд байна. Тэгээд түрүүний ерөнхийдөө сэргийгдэх эрчим хүчний том станцууд эдийн засгийн хувьд хэр одоо үр ашигтай, их хэрэг хэрэгсэлтэй байж гэдэг юм уу те. Тэгэх юм бол ер нь бол бүгдээрээ мэдж байгаа сэргийгдэх эрчим хүч бол урсгал одоо яг нөгөө анхны суйрлуулах яг зардал амар өндөр. Тэгээ суйрлуулснаас хойш бол яг ашиглалтын зардал ер нь нэлээд бага. Жишээ нь одоо зүгээр харьцуулаад ярихад дулааны цахилгаан станцад нэг ээлжиндээ 1000 хүн ажиллаж байхад өнөөдөр энэ нарны станц манай салхины станц хоёрт бол 2 хүн л ээлжиндээ ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр ажиллах хүч нь байна. Тэгээ дээрэс нь технологи нь өөрөө тийм олон хүн шаардаад байхгүй тийм технологи учраас энэ дээр ажиллах хүчний зардалч бага гарч байна. Тэгэхээр одоо нөгөө нэг уул нь ингээ гадны хөрөнгө оруулагч нар Монголд орж ирэх амар их өндөр сонирхолтой байгаад байдаг. Хөрөнгө оруулалт ярьсан дээр одоо хэдүүлээ яг өрхийн төвшөнд нь бас ярил л да тийм ээ. Яг айл өрхийн хувьд бид нар ингээд гол асуудал нь бол гарааны анхны хөрөнгө оруулалт өндөр байгаа юм гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр банкнд бол ногоон зээл мөн одоо энэ дэмжигч зээлүүд бас байгаад байгаа. За энэний хүрээнд бас тодорхой хэмжээний бага хүүтэй зээлүүдийг аваад тэгээ бас энэ өрх гэрүүд өөрийнхөө цахилгааны тодорхой хэрэглээг магадгүй бүрэн хэрэглээг ч гэсэн сэргийгдэх эрчим хүчээс авах боломжтой байгаа тийм тийм. Бид нар энд бас сэргийгдэх эрчим хүч гэдэг дотор бол зөвхөн нар салхинаас гадна бас өөр их өсвөрч гэсэн бас яригддаг тийм. Тэр талаар нь товчхон хэлцүүлвэл түрүүний бас нэг одоо ингээд манай мөсөө хөгжилд бол нар салхи байгаа гэдэг манай аймагт одоо 2 өрх байгаа шүү дээ. Тэгээд нэг нь бол одоо цахилгааны инженер хүн байгаа. Тэгээ яг өөрөө одоо хуваараа өөрөө одоо өөрийнхөө мэдлэг туршлагатай тулгуурлаад одоо яг л түрүүний нэг өөрхөн үйлдвэрлэгч гэдэг шиг л одоо тэгж үйлдвэрлэж явж байгаа. Тэгэхэд одоо энэ чинь бас л манай буюу говийн бүсд бол одоо ингээ нар салхинд бүгд байж байгаа юм чинь бас нөгөө бүсийн хүмүүс маань бас тэгээ бас хуваараа үйлдвэрлэгч одоо бас л тэнд бас цахилгааны инженер мэдлэг мэргэжилтэй залуучууд олон жил ажилласан ахмад инженерүүд байж байгаа. Тэгээд бид нарт одоо ганц бодогдож байгаа юм бол одоо эрчим хүч ихтэй зэрэг эрчим хүчний одоо бид нар одоо ганцхан эрчим хүчтэй ч сэргийгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомжийг бол сайн унших хэрэгтэй юм. Одоо тэгээд одоо түрүүний тэр гарааны бизнес гэдэг шиг одоо тэр банкнууд дээр ч гэсэн одоо бас тийм зээл одоо сэргийгдэх эрчим хүч одоо тиймэрхүү зээлүүд бас тодорхой хэмжээгээр олгогдсон юм билээ судлаад үзэхээр. Ногоон зээлүүд. Ногоон зээл байдаг юм байна. Ногоон зээл яах вэ? Жоох яах вэ гэж ярьж байгаа. Хүүн тийм бас таатай биш байна одоохондоо. Тийм учраас одоо яг нөгөө ногоон зээлийн хуримтлагдсан одоо liquidity гэж хэлээд байгаа хуримтлагдсан тэр их мөнгө банкнд байсаар байна. Тэгээ ялангуяа эргүүлээд ногоон зээлийг авах гэж байгаа хүмүүс бас түрүүний яг тулгах хэлдэг шиг хуулаа эрх зүйн баримтчүүдтэйгээ сайн танилцаагүйгээс шалтгаалаад зүгээр нэг одоо хятадаас ямар ч хамаагүй тойл авчраад би ногоон зээл аваач гэдэг юм уу те. Тэгэхгүй энд нэг цаана ногоон гэдгийг нэг баталсан тийм нэг юм байгаад байна шүү дээ. Энийг хаанаас нь ингэж батлаад байгаа гэдгээ олоод мэдчихтэл ерөөсөө хүмүүс ногоон зээл авах бол тийм хэцүү асуудал биш. Гол нь банкнууд дээр яг тэр хуримтлагдаад байгаа асуудал бол ялч хүү болон хугацаан дээр асуудал байгаад байна. Тэгэхээр одоо цаашдаа бодлого нааштай байгаа учраас магадгүй хүү болон тэр хугацаа ингээд илүү ээлтэй болоод ирэх юм бол хүмүүс одоо яг энэ хуримтлагдсан энэ бүх мөнгийг ингээд авах боломж байгаа. Тэгэхээр одоо бүсчилсэн хөгжлийн анх дугаар хуралдаан зөвлөгөөнөөс бодлогын чанартай тий маш сонирхолтой олон одоо салбарын хүрээнд иргэдэд ойлголт өгөх үс тийм мэдээллүүд гарах бах. Тэгэхээр хуралдаанаа тий анхааралтай үзэж сонирхоорой, иргэд бас оролцоотой байгаарай гэж
хүсмээр байна. Тэгвэл одоо энэ талаар илүү их мэдээлэлтэй болоод та ажил хийхийнхаа давхар одоо юу гэдэг цахилгааныхаа мөнгийг хэмнээд байгаль орчинд те ээлтэй эрчим хүчтэй болоод дээрэс нь илүү гарсан хоригдлуулсан цахилгаанаа эрчим хүчинд нийлүүлээд давхар орлого олох боломжтой болж байгаа юм байна шүү те. Мөн дээрэс нь нэг бүссэн хөгжлийн одоо зөвлөгөөнтэй холбоотойгоор олон талуудын бас юм уулзалтууд болж байгаа. Түүний нэг нь бол өнөөдрийн подкаст дээр нь нэмээд одоо эрдэм шилгээний хурлууд болж байна. Хакатонч гэдэг юм уу. Тийм олон төрлөөр бид нар яаж энэ байгаль дэлхийг хайрлан хамгаалахын хажуугаар өөрсдийн хэрэгцээгээ хангаж явах бай тэ. Энэ нөөцөө зөв ашиглах бай гэдэг. Миний сонссноор саяхан бас Дорногов аймгийн инженерүүд нэгдсэн сурагтай байсан. Тэгэхээр яг нэг иргэд яг ийм нарийн одоо шинэ хууль дүрм дээрээс нь инженерийн шийдлүүдийг мэдэхгүй байгаа даа шүү дээ. Юу яг энд тулгуурлаж холбоо байгуулах гэж байна. Яг тий. энэ талаас нь. Тийм баярлаа. Дорногов аймгийн инженеруудын холбоо гэдэг мэргэжлийн холбоо гэж үүсгэх гээд бид ерөнхийдөө судлаад би яг одоохондоо хамгийн бага нь байна. Тэгээд тэрэндээ бас баяртай байна. Яагаад гэвэл надаас ахмад хүмүүс бас ингэж цуглаад өөртөөхөө олон жилийн туршлага энэ хөдөлмөрөө одоо зөв зэг рүү шилжүүлэе гэдэг яг энэ хандлага эхэлж байгаа нь айгүй таатай. Бидэд анх дугаар уулзалт гэж цомхон уулзалт хийсэн ч гэсэн тэнцэнс гарч ирж байгаа санаачлах яг инженерчлэлийн бүхий чиглэл рүүгээ барилга, зам, ус, байгаль орчин, сэргийд эрчим хүч гэдэг энэ чиглэлүүдээ санаачлагуудыг гаргаад эхнээсээ ажил хэрэг болгохгүй явж байна. Энэчнээс одоо яг түрүүний хэлсэнчлэн эрдэм шинжилгээний хурал уулзалтууд байна. Одоо яг инженеруудын холбоо гэж байгуулж байгаагийн бас нэг том шалтгаан бол бид нэр одоо ийм инженер хүмүүсээ илүү судлаач болгомоор байна. Тэгжиж одоо яг шаардлагатай тооцоо судалгаа байна уу гэхээр ингээ хувь хувьдаа юм нэг жижигхэн бид нар бол ингээд инженер гэдэг хүмүүс угаасаа дуу цөөтэй юмыг ингэж нухаж хийдэг. Суурин дээрээ суусан бол гараас нь ажил гардаг ийм хүмүүс. Гол нь энийгээ ингээд нэгтгээд эрдэм шинжилгээний өгүүлэлт болгоод энийгээ ингээ олон хүнд түгээх, энэ дээрээ дөрөөлөд төсөл авах одоо тий нэмэлт орлогыг хүсвэрч юм уу болоход жоохон юм одоо нэгсэндээ скил дутах гэдэг. Тэгэхээр яг энэ дээр нь илүү холбоо гэж байгууллаа тий шаардлагатай сургалтуудыг авах хүмүүсээ хөгжүүлээд энэчнээсээ дараагийн чухал ялангуяа энэ стратегийн аягүй чухал ач холбогдолтой судалгаанууд дээр ч гэсэн инженерингийн оролцоо аягүй чухал хэрэгцээтэй. Яг би өөрөө эрчим хүчний чиглэлийн болохоор энэ чиглэлдээ түлхүү яг ажиллах гад байгаа хандлагаараа да. Гэхдээ ер нь бол илүү олон салбартаа яг энэ хандлагыг ганц эрчим хүч биш барилга, зам, ус гэл яг одоо тулгамж байгаа энэ асуудлууд дээр илүү оролцоосоо гэсэн үндсэн дээр байгуулсан. За тэгээ бас яг одоо энэ бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн дээр ч гэсэн бас инженеруудын холбооны төлөөллүүд очиж оролцсон. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар ингээд нэг өөрсдөө хийх гээд байгаа гой сайхан юмнууд байна. Гэхдээ энийг илүү цэгцтэй болгоод тэгээд зөв чиглэл рүүгээ харж иж эн чи яг нөгөө нэг эргүүлээд бид нар аймагтаа амьдарч байгаа энэ бүстэй амьдарч байгаа говийн бүсийг хөгжүүлэхийн тулд говийн бүсийн хараа яг хаашаа хараад байна, чиглэл хаашаа хараад байна. Энийг нь инженеруудын зөвлөгөөнийхөө төлөөллөгийг очиж сонсгоод энийгээ түгээгээд тэгээ бидний ерөөсөө яг ажиллах арга барил ерөөсөө л энэ юм байна. Энд нь ингээд цаашдаа нөгөө нэг холбооны үйл ажиллагаа урт удаан хугацаатай явах. Тэгээ дээрэс нь аль талдаа нөгөө вин гэдэг чтэй. Инженерүүд өөрсдөө хийх гэсэн юмаа хийгээд улс орондоо тэр нь хэрэгтэй байна гэдэг чинь л одоо яг инженерүүдийн холбоо байгуулж байгаа үндсэн зарчим чиг хандлага байна. Тэгээ говийн бүсэд ийм сэргийд эрчим хүчийг ашиглах, хэрэглэх ийм томоохон нөөц болцоо байгааг бид дурдлаа. Дээрэс нь иргэдийн хувьд ч гэсэн хөдөө аж ахуй, мал аж ахуй те зөвхөн нэг хязгаар мужид байгаа малчин айлч гэсэн одоо цахилгааны хязгаарлалт нь байгаа тэр газараа өөртөө ингээд сэргийд эрчим хүчийг ашиглаад ингээд амьдрал ахуйгаа сайжруулах ийм боломжууд бас нэмэгдэж байна. Ийм хүсэл эмэрзэж бас нэлээдгүй бас нэмэгдсэн байж байна. Манай одоо салбарын инженерүүд өөрсдийн бас нэг шийдлүүд байгаад байдаг. Тэрийг нэгтгэх гэсэн ийм давлгаа бас явж байгаа юм байна. Төрийн бодлого байгаа юм байна. Тэгэхээр энэ бүхнээ нэгтгэхэд говийн бүстэй одоо хүсэл эрмэлзэл энэ бүх зүйл тогтолцоод ирэхэд бол зайлшгүй сайн үр дүн гарах нь бол тодорхой гэж миний хувьд бодож байна. Тэгээд манай бүсээ хөдөлгөхдөө зэрэг манай говийн бүс хөдөлгөхдөө зэрэг юу шүү дээ. Одоо газрын баялаг ашигт малтмууд арви их гэдэг тийм ээ. Тэгэхэд миний ойлголтоор одоо бидний найз нөхдөд ойлголтоор бол манай энэ
говийн бүсийн байгаль цаг уурын нөхцөл нь болохтой зэрэг гадны хөрөнгө оруулагчийг татах бас нэг үндсэн шалтгаан болчихж байгаа юм. За жишээ нь одоо юу гэдэг Европ ч юм уу өөр орнууд байх юм бол одоо нэг нар салхи нь байхгүй тийм ээ. За ус нь байлаа гэхэд одоо тэр ус ганцхан усаад ашиглана. Тэгэхэд бид нар салхиа зэрэг асгийчих юм бол наргүй өдрийн салхины ажиллаа салхи өдрөөр нэг нөхөгдөж ажиллах. Тэгээ энэ болохтой зэрэг манай говийн бүсийн хамгийн том боломж. Энэ боломж нь болохтой зэрэг гадны хөрөнгө оруулалтыг яг говийн бүсэд татах нэг шалтгаан болж байгаа. За энийг бид нар одоо татах нь бол одоо юу нэгдүгээр манай говийн бүсийн асуудал, хоёрдугаар бол улс орны асуудал. Тэгээд ийм боломж нь байж байгаа одоо бид нар бол одоо энэ одоо ашигт малтмал бол шахавдаг нөөц байж байгаад шахавдахгүй ийм нөөцийг ашиглаж бид нар энэ эхлээд бүсээрээ хөгжиж гэдэг зорилтын хүрээнд л одоо энэ боломжийг бид нар ашиглаж хөгжиж эрчим хүчнээ яа гэж одоо үйлдвэрлэл гэж одоо бодож байна да. Хамгийн гол юм нь бодож байна. Эрчим хүчтэй газар бол тэгэл хөгжил гэрэлтэй газар хөгжил дагаал явдаг шүү дээ. Тэгэж бодож байна. Тийм гадны хөрөнгө оруулагч нарын бас нөгөө нэг Монголд ингэж нөгөө нэг унж байгаа бид нарт бас ингээ нөгөө нэг нүдэнд харагдахгүй ашиг айгүй их байна л да. Жишээ нь боловсон хүчний одоо яг мэрэгжилтнүүдийг мэрэгшүүлж байгаа байдал, гадны стандартуудыг мөрдүүлж байгаа байдал ч гэдэг юм уу те. Одоо яг иймэрхүү том хэмжээний одоо энэ хоёр станц бол хоёулаа улсын онцгой объектд байгаа. Тэгэхээр ийм том хэмжээний хүчин чадалтай станцуудыг ажилуулахын тулд тодорхой хэмжээний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ах, байгаль орчны ийм томоохон стандартуудыг барьж мөрдөж ажиллах. Тэгэхээр яг энэ дээр яг гадны хөрөнгө оруулагч нарын бас ингээ нөгөө нэг суралцах юм биднэрт байгаад байна. Эргүүлээд одоо яг тэрнийгээ дагаад нөгөө бидний үнэлэмж бас дагаж амар өсдөг те. Жишээ нь оюутлогын ажилтан гэхтэл амар ингээ шууд хүмүүсийн харах хандлага өөр байдаг шиг. Тэгэхээр бас ер нь яг энэ гадны хөрөнгө оруулалтаас ганц стратегийн гэхээс идэв бас ингээ хувь хүний хөгжил бас энэ давхар яригадаад явж байгаа шүү. Нөөц боловсон хүчний бодлого бас давхар явагдаж байгаа тийм. Тэгээ түрүүний тэр нөгөө малчин айлын жишээ гэхэд ялангуяа Дорногов аймаг, Сайн Шантай ойролцоо, Сайхан Дулаан гэдэг энэ сумууд дээр хэд хэдэн жишээнүүд байна л да. Тэгэл яг ингээл бүхэл малчин айлаагаас тодорхой дизель генератороор ингээл бүгдээрээ ажилтдаг байсан, түлхэлдэг байсан тий. Тэгэхэд одоо ингээд нэг айл дээр бид нэг 20 саяар нарны төлөв тавьж өгөөд тэгэхэд нэг удаа 20 саяар нарны систем тавиал тэгээд тэрнээсээ хойш одоо огт дизель ерөөсөө аваагүй. Тэгээд дээрэс нь манайхны малчин хүмүүсийн бас яг нөгөө одоо амьдрал ахуйтай холбоотой өөрсдийнх нь ийм инновац байгаад байна л да. Яг ингээд одоо энд харж байгаа нарны толинуудыг бол ер нь бол ингээд хөдлөхөд том хэмжээний нарны төлөв бол хөдлөхөд хэцүү. Тэгэхэд бол тэр малчин айл шууд нарны төлөө иргэдэг сүртэй хийгээл малчин нь өөрөө нараа дагуулад иргэчгэд тэр ингээд анхны нөгөө нэг тооцоологдсон хүчин чадлаас хамаагүй л үр бүтэмжтэй ажиллаад эхэлж байна. Тэгээ яг өөрийнх нь гарын доор өдөр тутмын арчилгаа хийгээ явж байхад өвөлч бай, зунч бай ялгаагүй ашигтай ажиллаад байна. Тэгэхээр энэ яг ганц түрүүний тулгаа хайлдаг хэрэглэгчийн сэргийлэгч хүчнээс үйлдвэрсэн эрчим хүчийг худалдаж авах журам гэж журам байна. Тэр журмаас гадна яг энэ яг сэргийлэгч хүчний энэ төслүүд чинь яг энэ аслагдмал зайд байгаа одоо яг офгрид хүмүүст айгүй чухал байгаад шүү. Энэ дээр заавалчгүй батарей тавиад байх биднэрт нэг тийм амар онц шаардлага алга. Тийм учраас бид нар батарейгүйгээр энийг бас яаж эвтээх ингэж авч явж байна. Яг үнэхээр өөрийнх нь гэрийнх нь хэрэглээ хийх байх юм бол энэ дээр мэдээж батарей шаардлагатай. Гэхдээ бас ер нь ийм боломжууд их байна. Тэгэхээр бас ингээ бодсон чинь ер нь малчид 1000 мэрэгжилтэй гэдэг нь үнэн юм шигэ. Takže одоо манай малчид чи одоо ер нь сэргийгдэх эрчим хүчийг бидраас төрүүлсэн шүү дээ. Тэ одоо 20 30 жил одоо сэргийгдэх эрчим хүчийг ашиглаад одоо тэгээд одоо бүрэл боловсронгуй болгоод явж байгаа болохоос тийм ээ. Тэгээ ер нь бас тэрийг бодсон бас толийг батарейтайгаа ингээл зөөгөөл аваад нүгэл явж салхин системтэй одоо 20 30 жил одоо нэг малчид 1000 мэрэгчлээсэн гэдэг чи одоо манай малчид чи одоо бас тэрнийг өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээгээр одоо ах иргэдэнд одоо ашиглаа сурчлаа шүү дээ одоо. Ерөнхийдөө сэргийгдэх эрчим гэдэг чи одоо тэрийг томруулсан хэмжээ гэж ойлгож байна шүү дээ одоо. Тэгэхээр одоо манай Монгол улс чинь угаасаа малчин ард түмэн байгалийнхаа нөхцөл байгалийнхаа хүчин чиглэлийг одоо ер нь эртээр үесээ эхлээд баг багаар ашиглаад явж ирсэн тийм биз дээ. Байгальтайгаа төгс зогсож дасан зогсоод одоо тэгж явж ирсэн учраас тэгээд байгалаа шүтэж байгалаа ашиглаж тэгж амьдрал тэрний л одоо бас нэг үргэлжлэл явж байгаа хаа зэрэг тийм. Тэгээд хашаанд ирээд ингээд суусан чинь нарны толгны доогуур одоо тэ сүүдэр туссан газруудаар одоо ногоон бүрхүүл сайн үүссэн байгаа харагдаж байна л та.
Тэгээ нөгөө хиттийн одоо өвөр Монголын жишээнүүд байдаг шүү дээ. Тэгээ нөгөө нэг энэ нарны цахилгаан станцныхаа энэ толны панел нь дотроо ингээд мал аж ахуйн цуг явж идэг. Тэгээ сүдрийг дагаад өвс ургамал нь ургаж ийн тэрийг дагаад ингээд мал нь дээшлээд бэлчээд байж идэг. Надад бол тэр ингээ айгу боломжтой харагдлаа л та. Энэ юу юм бэ? Сэргээгт хэрч юм уу ч гээд одоо ингээд нар салхи ингээ байж хахад бол за яг хөө тэгээд байгалийн нөхөн сэргээгтгүүд ажиллагаа тэртээгүй хийгдэнэ. Тэгээ бид нар ч бас одоо нөгөө байгалаас одоо бид нар ажиллаа болж байгалаас ирж хүчээ авч байгаа учраас байгалийн ертөнцөөс авч байгаа учраас эргээ бид нар байгалаа хайрлах зайлшгүй шаардлага тулгарна. Яг эннийхээ хэмжээнд одоо нар салхи манай аймгийн хэмжээнд бид нар одоо тодорхой хэмжээгээр мод бутаан тариад дээр нь тэгээд одоо нөгөө одоо говийн нөхцөлд байж байгаа одоо хөв одоо нэг усны одоо хөв одоо тийм юм одоо бид нар одоо бас яг одоо энэ хоёр байгууллагын хэмжээнд тийм одоо усан сан байгуулад энэ болохоор говьд одоо яг борооны усыг нөөцлөөд хангаа амтан хаврын нөхцөлд яадаг үедээ ийм байгаа. За тэгээд нарны цахилгаан станцын хувьд болохтой зэрэг эдгээр панелуудын дор болохтой зэрэг юу одоо урд улсын юу одоо бас туршлагыг бид нар одоо судалж ил байна. Энийг ашиглаад одоо агропарк зориулаад хүлэмж хийчих болж байна. Энэ маань болохтой зэрэг тодорхой хэмжээгээр нарыг аваад доороо дулаан тэгээд эн чинь тодорхой хэмжээний бүсчилсэн бол хашаатай болохтой зэрэг энэ дотор өвс ногоо ургамал таатай ургах таатай нөхцөл нь бүрдчихнэ. Дээр нь бол одоо яг энэ сайхан талбайг ашиглаад бол одоо манай хувьд бол одоо ерөнхийдөө нэг хоньны үр зүүдийн газар туслаараа юу гэдэг юм одоо бус малууд нь одоо бас жоохон эвгүй шүү дээ тийм ээ. Ямаа бол дээгүүр нь хараач надуу үхэр тэмээ бол хэцүү. Хонь бол номхон амтан. Тэгэхэд энд бол говьд ургадаг бүхэн ургамал ургаж байна. Урд нь одоо жишээ нь манай энэ одоо энэ нар салхины энэ газар ч одоо өргөө орох зам. Одоо нэг сумын төвөр ойртохоор нэг зам чинь 10-20 салаа болдог шүү дээ. Тэгээд би одоо яг тэрийг яг тийм газар дээр одоо энэ дээр энэ хоёр станц баригдсан. Тэгэхэд одоо баригдаад одоо ингээд 5 жилийн хугацаанд болохтой зэрэг тэр нөгөө нэг 40-50 жил болсон тэр 10-20 замнууд чинь бүгд ингээд эдгэдэг юм байна. 5 жилийн дараа болохтой зэрэг энд нөгөө нэг одоо энэ говийн бүст ховорцсон ургамал одоо ургаж байна. За миний одоо нэг ажигласнаар бол одоо энд одоо хөх цахилдаг гэж байдаг. Тэр бол одоо говийн хуурайшилтай үйлрэлд гадуул ургадаг байхгүй юу? Тэгээ тэр одоо сүүлийн үед хөх цахилдаг манай нашаанд их ургаж байна. Энэ маань болохтой зэрэг яадаг вөхтэй чиг ихтэй жил ургадаг говь. Та ягаас нүднийг юм гэсэн үг. Тэгээд одоо өшөө одоо манай энэ говь ч манай нашаан дотор таргуун ширгээд одоо ургаж байна. Одоо бидний багтаа иргэж тэр эмийн ургамд урт одоо эргээ сэргээ ургаж байна. За тэгээд нөөц болцоогоо ашиглаад нэг 6 зугаараа суулгах хэрэгтэй болчлоо. За тэгээд иймэрхүү одоо нэг байгальтаа бид нар ч одоо байгалаасаа хүчин чадлаа авч байгаа юм чи байгалаа бас эргээд одоо баярлаа гэдэг одоо үгээр одоо иймэрхүү байдлаар бас илэрхийлж байгаа юм. Тий. Одоо нарийн судалгаанууд байгаа л да хоёр нь бол тэгээ ногоон талаасаа бол одоо бишнээ зүйлийн ургамал одоо энэ одоо хоёр байгууллагын хашаа дотор бол одоо ямар ч байсан нэг 10 зүйлийн амтан байж байна. Сая бид нар ингээ бишнэгээ явж байгаа ингээ туудаа ингээ тааваараа ингээ авчих хамгийн өргөмтгөө амтан. За дээр нь үнэг орж ирнэ. Хоёр төрлийн зараа орно, гөрүүл байна. За тэгээд төвдөр мөлхөж амтнууд байж байна. Эдгээр ингээд бүгд таатай орч болчихж байгаа. Нэгс нь агропарк. Тийм ээ. Тэгээд бас яг ингээд ажиглаад ялангуяа нөгөө нар салхины станцууд айгүй их хэмжээний газар нутаг ингээ эзэлж байгаа тийм. Тэгэхээр энийгээ дагаад энэ дээр бас яг ингээ нөгөө нэг тодорхой хэмжээний хариуцлагатай үйл ажиллагаа явуулсны үр дүн дээр амар их нөхөн сэргээлт хийгдэж байгаа. Яг түрүүний хэлдэг шиг одоо яг ийшээ ингээл өргөн ордог зам, алтан ширээ ордог зам гэл өстой жигнэсээ ингээл зүгээр ингээд сараачаа хайцсан юм шиг ийм л зам байсан. Одоо тэгэхэд бүгд ингээ идгээд айгүй гой ногоон болоод ирж байгаа. Тэгэхээр бас яг энэ нөгөө нэг том ийм үйлдвэрлэлийг ингээд дагаад том бүтээн байгуулалтыг дагаад бас байгаль өөрийгөө сэргээх нь боломжууд нь бас бүрдэж байна. Бид нэр ингээд энэ дээр явах замыг ингээд заагаад өчгөөр орон нутгийн иргэжтэй гэж хаваа хамаагүй газар яваад тахгүй шүү дээ. Яг ингээд засан замаар явбал илүү өөрсдөн ч амар байгаль дэлхийдээ ч амар. Тийм учраас яг эн чин дагаал ингээд нөгөө нэг жижигхэн ингээд зам гаргаж өгж байгаа жижигхэн юм шиг хэрнээ эн чин дагаад цаанаа экологийн хувьд амар том юм өндөр нөлөөтэй. Нөлөө үзүүлж байна гэж тийм. Сайхан мэдээ байна. За тэгээд манай хоёр инженерээс манай сувтаагаас бас сэтгэлээ. Тийм айгүй сайхан мэдээ байна те. Ингээд байгаль эрт энерги авч ажил төрөл нь явж байгаа юм чинь буцаага бид нэр ингээд өгч гинөө гэдгийг ийм сайхан үгээр энэ удаагийнхаа дугаарыг дуусгамаар санагдлаа. Бидний ярилцах цаг богинохон сэдвийн цар хүрээ асар өргөн байлаа. Тэгээд урилгын маань хүлээж авч энэ удаагийн дугаарт оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Зөвхөн говийн бүсдэл гэхэд одоо нийтдээ 165 мегаватт гаруй сэргийгдэх эрчим хүч байгаад байна гэдэг багхгүй. 165 мегаватт гэдэг чинь харьцуулаад ярихад бөөлжүүдийн станцын эхний блокоос том хүчин чадал говийн бүсд ингээд суурлагдсан байгаад байна. Зөвхөн манай 2 станц нийлээл нийтдээ одоо 150 гаруй мянган айлын айд өрхийг цахилгаан эрчим хүчээр одоо хангаж байна. 150 мянган айд өрх гэдэг маань одоо 3-4 аймгийн хэмжээний одоо цахилгаан эрчим хүчийг одоо хангаж байна гэсэн үг шүү дээ.